Сайн байцгаана уу хүмүүстээ. За бид нар хэмжилтийн үр дүн боловсруулахын тулд өмнөх хичээл дээр утга дорны хичээл үзсэн. За тэгвэл утга дорноор илэрхийлэн бичигдсэн хэмжигдэхүүнүүдийг хооронд нь хэрхэн нэмж, хасж, үржиж, хуваадаг үйлдэлийг хэрхэн хийдгийг өнөөдөр сурцгаая. За нааш анхаараарай хүмүүстээ. За энд нэмэх үйлдэл байна тийм үү? За нэмэх үйлдэл дээр утга дор нь 3-тай, энэ ч утга дор нь 4-тэй, хариу нь утга дор нь 4-тэй гарлаа, хариугаа утга дор нь 3-тай гарлаа. Гэтэл энэ чинь утга дорны хамаардгүй хамгийн гол нааш анхаараарай. Алдааны орон ахмад орноор нь хариу нь гардаг гэсэн үг. За тэгэхээр 7 нь мэдээж ахмад орно тийм ээ. Одоо 6 7 ирэхэд энэ дээр бол 7 нь ахмад орон буюу 10-ны орно нь шүү дээ. Мянганых ш 10-ны орон. Тэгэхээр хариу 10-ны орноор гарна. За хас хүлдэл мөн адил шүү хүмүүстээ. Хас хүлдэл мөн адил. За тэгэхээр 10-ны орон ахмад орон учраас ахмад оронгоор хариу нь гарна. Үндсэн хариу ингэж гарч байгаа ч гэсэн утга дорн руугаа ингэж шилжүүлнэ гэсэн үг. Нэмэх үйлдэл дээр харъя. За одоо энэ дээр бол ахмад орн нь нэгжийн орон болчихно. Тэгж байгааз. За тийм учраас хариу ингэж 4 оронтой утга доронтой гарсан боловч 4 оронтой гарсан хамаагүй энэ ахмад орных нь хариугаар гарч байгаа шүү. За үрж хүлдэл. Үрж хүлдэл дээр бол харин утга дорны тоо хамаатай. Энд 4 оронтой утга дорн, энд 3 оронтой утга дорн байгаа бол энэ ч хариу нь 5 оронтой гарсан боловч бид нар хамгийн бага утга дорноор илэрхийлсэн 3 оронгоор илэрхийлсэн тоо энд оролцсон учраас хариугаа 3 оронгоор гаргана. За энд байгаа үрж хүлдлийг харъя. За энд 3 тооны үржүр байна. Утга дорноор илэрхийлэгдсэн. За энд 3 оронтой, 4 оронтой, 5 оронтой. Тэгвэл бидний хариу хэдэн оронтой гарах юм хэр 3 оронтой гарна. За үндсэн бодлогын маань хариу бол ингэж гарсан байна. За тэгвэл энийг утга дорныг 3-аар илэрхийлэхээр ингэж хувиргаж бичихнэ. За хуваах үйлдэл харъя хүмүүстээ. За энд 3 оронтой, энд 4 оронтой. Хариу 4 оронтой гарсан. Бид нар 3 оронтойд болгоно тийм ээ. За дараагийн тоог харъя. 5 оронтой утга дорнтой тоог 3 ороноор илэрхийлсэн тоонд хуваасан байна. Хариу нь ингэж гарсан байна. Тэгвэл бид энийг 3 оронтой болгож утга оронд шилжүүлнэ. За одоо жишээ бодлогоо дараа хүмүүстээ. За нэмэх үйлдэл байна. За энэ жишээ бодлогоодыг бичиж аваарай. За мөн дараагийн бодлого. За өнөөдрийн яг бодлого бодох хичээл нь бол ийм амархан хичээл байна. Энийг өнөөдөртөө багтааж үзүүлээрэй хүмүүстээ. За штанген циркул гэдэг багчаар хэрхэн хэмжихийг үзье. Бүгдрээс анхааралтай хараарай. За энд нэг биетийг хэмжсэн байгаа. За тэр биетийн хариу бол 7.5 гарах ёстой юм байна. За тэгвэл тэрийг яаж унших вэ гэдгийг хэдүүлээ харъя. За нааш анхаараарай. Энэ гүгт шугам гэж хэлдэг. Энэ маань хөдөлгөөнд шугам. Хөдөлгөөнд шугам тэг дээрээс дараагийн энэ хөдөлгөөнд шугамын хөдөлдгөө шугамынхаа тэгийг хөдөлж байгаа шугамын тэг хоёрын хоорондохыг эхэлж хэмжинэ. За тэгвэл энэ нь 7-оос 8-ийн хооронд байна. За тэгвэл 7-оос 8-ийн хооронд байгаа. За араас нь гүгт шугам маань гүхгүй байгаа шугамныхаа аль зураастай давхцсан бэ гэвэл энэ 5 гэдэг зураас энэ хоёр яг нэг шугам дээр ингэ давхцаж харагдаж байгаа. За тийм учраас бид нар тэг 1.5 гэж унших юм байна. За ингээд сая 7-оос 8-ийн хооронд байсан. Тэгэхээр бага тоо буюу 7-оор нь авна. Энд гарсан утгаа нэмээд 7.5 гэж гаргаж байгаа. За дараагийн багцыг харъя хүмүүстээ. За энд тэгээс тэгийн хооронд. За тэгээс тэгийн хооронд энэ чараарай. 1, 1.1, 2, 3. За 1.3-тай байна. Тийм үү? За 1.3-аас их тоо гарах юм байна. За дараа нь
энэ чи яг хаана давхцсан бэ гэд давхцсан цэгийг гаргаж ирнэ гэсэн үг. За та нар хаана гэж бодож байна хүүхдүүдээ? Энд яг давхцсан цэг нь. За багшийн хувьд бол энэ чи энэ 33 дээр давхцсан байна. Тэгэхээр энэ чи 1 см 33 мм гэсэн үг байна. За одоо энэ багчин дээр харъя хүүхдүүдээ. За тэгээс тгийн хооронд энэ чи 10, 11, 12 дээр. Тэгээд 12-оос их гарах юм байна тийм үү? За эхлээд бол 12-аа гаргах чинь. За дараа нь яг давхцсан тоон хаа байна вэ гэд ингээ харахаар энэ 6 дээр давхцсан байна. За харъя. Тэг 1.6 гэж байна. Ингээд нийлбэр нь 12.6. За одоо хүүхдүүд энийг уншаарай. Хэд гэж унших вэ? 14 байна тийм ээ. За тэгээд тэр давхцсан тоон энд 14 тэг хүртэл байгаа бүхэл тоогоо авна. Одоо энэ давхцсан тоон энэ чи 3.5 байна те. Харъя хүүхдүүдээ. 14 гэж уншина. За энэ нь тэг 35 гэж уншина. За одоо энийг уншаарай хүүхдүүдээ. 19 тэг 45 юм байна тийм үү? За одоо энийг харъя хүүхдүүдээ. Энд чи 3.5, 6, 7 байна. 3.7 байна. За яг давхцсан тоогоо ингээд их зулгаж харна шүү хүүхдүүдээ. Яг 90 градусаар их зингээ хардаг. За их зингээ тархлаар энэ чи 4.2, 4, 4.6. За тэгвэл тэг 46 гэсэн үг. Тэгвэл энэ чи хэд вэ? 37 таслал 46. 37 100-ны 46 мм гэж уншина гэсэн үг хүүхдүүдээ. За энэ чинь миллиметрээр хэлээрэй гэдэг хэлцээ өгч. За энийг уншаарай хүүхдүүдээ. Энд 7 арай хүрэхгүй байна. За тэгэхээр 6 бүхлээр авна. За тэгээ одоо яг энэ давхцшааг нь 90 градустай харах хэрэгтэй. 600-ны энэ чинь багчин нарж хараарай хүүхдүүдээ. Тэг бүхэл 100-ны 2 мм-ээр бодно гэсэн байна. За тэгэхээр таслын ард 2 орон авч бодно гэсэн үг шүү хүүхдүүдээ. Багшны давхцчааг энэ чи. Уг нь бол энд юм уу? Энд харагдаад байна те. За тэгвэл 90 хэд гэж унших вэ? 2, 4, 6, 8, 98. За 698 гэж унших юм байна хүүхдүүдээ. За энэ дээр харъя. Хэд гэж унших вэ? 13. За давхцж байгаа тоон тэнцээ 42. За 13, 42 гэж уншигдах нэ. За энэ багцыг бол микрометр гэж уншдаг. Энэ багцыг юу гэж уншна гэж чинь? Микрометр. За микрометр яг штангийн циркултэй төстэй уншина. Тэгтээ энэ тараараа хүүхдүүдээ тэг энэ чи 5 гэсэн бол энэ 1 гэсэн үг тийм үү? Тэгвэл энэ хагас дээр нь учраас тэг 1.5 гэсэн үг. Тэг 1.5, 1, 1.5, 2, 2.5 гэд багцныхаа энэ залтыг энд хэдэрээд эндээс ингэж харж уншина. За тэгвэл эндээ ингээ харахад хамгийн эхлээд 5 байна, 5.5 байна. За тэгээд 5.5-аас агсан 5 байна. Тэр голын энэ зураастай хамгийн ойрхон байгаа зураасыг уншина гэсэн үг. За тэгвэл энд ингээ харахаар 25, 26, 27, 28 гэж уншина гэсэн үг. За одоо уншсан байдлыг харъя. За 5.5 дээр нэмэх нь тэг 128 гэж уншсан байна. Харсан уу хүүхдүүдээ? За дахиад энэ багцны залтыг уншъя. За энэ багцны залт болохоор энэ чинь нэгтэй байна. Энд ингээд 4 хуваасан байна. Тэгэхээр энэ 125 гэсэн үг тийм үү? 125 дээр 14 байна. За тэгвэл яаж унших хүүхдүүдээ харъя. 125. За энд багцны нэг унших залтыг өгсөн байдаг. Энд дот инчээр унших юм байна. За тэг бүхэл 125 инч дээр нэмэх нь тэг 1000-ны 14 гэж уншаарай гэсэн байна. За тэгэхээр багаж болгон дээр өөрийнх нь наривчлал байдаг. Наривчлалаа шалтгаалж уншина гэсэн. За одоо энийг уншаа хүүхдүүдээ. 15, 16, 17, 18, 10.5 гэсэн үг. За тэгээ энэ чинь ойрхон байгаа 2 зураас уншина гэсэн. За энэ 2 зураасны 41 нь илүү ойрхон байна гэж огш нь үзэж байна. За харъя хүүхдүүдээ. За 15 гэж уншаад саяны нөгөө энэ бутархай тоотойгоо хамт уншаад гаргацсан гэсэн үг шүү. За тэгэхээр бутархай тоотойгоо хамт уншаад энэ дээр гарчаад энд тэг 41-ийг нэмээд ингээд 1891 гэж гаргасан байна. За энийг
12.5 дээр 40 5 6 7 48 за 49 нь илүү ойрхон байна тийм ээ гэх мэтлээ. За ингэж уншина. Өнөөдрийн хичээл дуслаа. Амжилт хүсье. Дараагийн хичээл дээр үргэлжлүүлээд алдаагаа хэрхэн одоо багчин дээр хэмжсэн алдаануудаа хэрхэн зөв үнэлж бодох вэ гэдгийг сурнаа.